За өнөөдөр манай channel маань 40,000 subscriber хүрсэн байна. Тэгээд энэ хүртэл цог сонсож ирж исэн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ дугаар дээр би өөрийнхөө залуу хувилбарт бичиж байгаа захиа маягийн тийм зүйл бичиж байгаа. Тэгээ тэр нь өөрийнхөө ялангуяа амьдралдаа очроо олохгүй төр зүй явж исэн тэр үедээ зориулж бичиж байгаа зүйл. За хамгийн түрүүнд миний өөртөө хэлмээр байсан зүйл гэвэл амьдрал улам дээрддэг, амьдрал улам амар болдог. Тэгээд тэрэнд заавал найдаж итгэх хэрэгтэй. Амьдрал чинь харахгүй мөчөд мэдээж зөндөө байна. Гэхдээ тэр зүйлүүдийг чи бүгдийг давж гарч туулна. Тэгээд давж гарч туулсныхаа дараа эргэж хараад өөрөө маш их бахархна. Би ийм зүйлийн арт гарсан байх шүү дээ. Би энийг хийсэн байх шүү дээ гэдгээрээ бахархна. Тэгээ зарим өдрүүдэд орноосоо бас моргоо санагдах тиймэрдүү зүйлүүд хүртэл байна. Тэр үед заавал хүчлэх албагүй орондоо хөвсөн ч гэсэн зүгээр те. Гэхдээ бүх зүйлийг удаанаар хийх хэрэгтэй. Баг багаар босоод, баг багаар нуураараа угаагаад тэгээ яаж яж агаад гэрээсээ гарч өрөөнөөсөө гарч алхах хэрэгтэй. Яаж иж байгаа л тэр өрөөнөөс л гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр өрөөнд бүглэрч байгаа цагт яг тэр орчноосоо тархины хэмнэлээс гарч чадахгүй. Тэгээ амьдралд өшөө зөндөө олон зүйл тохиолдно. Заримдаа тийм зүрхчин шархлах тийм өчүүд зөндөө байна. Заримдаа өвдөн. Тэр бүхний ч ард гэсэн даваал гарна. Зарим нэг хүмүүс маш их дурсамжийг цуг бүтээлцэн хайрлах талаар маш олон зүйлийг зааж өгнө. Тэгээ тэр бүхнийг өөртөө шингээгээл цаашаа өргөжлүүлэхээс арга байдаггүй. Гэхдээ ер нь эцэст чи яг өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлийг амьдралдаа олж авах болно. Бүр тэрнээсээ илүүч олж авч магадгүй. Өөрөө хүсэжсэн ажиллаа хийн, ажиллаа дуртай болно. Санхүүгийн аюулгүй байдалд хүрнэ. Олон сайхан найзтай олно, олон сайхан дурсамжийг бүтээн. Тэр хүсэжсэн амьдралдаа хүсэжсэн партнероо ч гэсэн олж авна. Амьдралд тэр мөчөд талархах сэтгэл төрнө. Гэхдээ яаж ийм амьдралыг бүтээх юм бэ гэж асууж иж магадгүй л. Яаж бүтээх юм бэ гэвэл энэ бүхнийг чи баг багаар хийж эхлэх хэрэгтэй. Гэхдээ байнгын өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг баг багаар бүтээж авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд өөрийнхөө хорт зуршлуудаас салаад оронд нь сайн зуршлуудыг бүтээх хэрэгтэй. Чи компьютер тоглохоо болоод оронд нь 30 минут бяцлагдаг болсон үед чиний амьдрал чинь оронгоор 360 градус биш 180 градус эргэнэ. Тэгээд энэ өөрчлөлт хийсний дараа чи надад маш их талархах болно. Тэгээд ажлаа үзэн ядаж байгааг чи мэдж байгаа. Гэхдээ энэ бүхэнд цаг хугацаа бас орно. Чи ажил дотроо илүү өөрийнхөө таалагддаг зүйлүүдийг олж хийх гэж хичээн. Заримдаа эхэндээ ялангуяа би буруу мэргэжлээ сонгоч чуу. Би энэ зүйлдээ дургу гэж бодож иж магадгүй ч гэсэн тэр сонгосон мэргэжлээ дотроо чи өөрийнхөө яг дуртай хийдэг зүйлийг олох болно. Тэгээд энэ бүхэнд цаг хугацаа орно. Цаг хугацааны ирэхээр чи ажилдаа сайн болоод хоор чадварыг эзэмшсэний дараа ажил чинь хамаагүй таашаалтай байх болно. Тэгээ ер нь чиний 20-од нас чинь амьдралын чинь хамгийн чухал бүх сүрийг тавьж байгаа тийм ом өчтгийг санах хэрэгтэй. Чи ерөөсөө л амьдралынхаа үлдсэн амьдралынхаа туршид хураах ургацыг тарьж байна гэсэн үг. Хэрвээ чи 20-од настайдаа хангалттай шаргуу ажиллаж чадах юм бол чи тэрнийхээ үр дүнг насан туршдаа өртнө. Гэхдээ чи 20-од наснда fuck up хийгээд маш том алдаа гаргах юм бол чи тэрнийхээ төлөөсийг амьдралынхаа насан туршдаа бас төлнө гэсэн үг. Тэр нь одоо ямар нэгэн осолд орох, аль явахныг жирэмслүүлэх тиймэрдүү зүйлүүд ер нь бол амьдрал чинь айгүй их сэвэлдэн. Тэгээ амьдралын чинь траекторик шал өөр болох боломжтой. Тэгээд амьдралын мөчлөг бүрд хүн өөрөөр асуудлуудтай тулгарч явж байдаг. Ер нь энэ амьдралын зорилт гэдэг зүйл яг сонгон шиг байдаг. Хүн хэлэхдээ аль болох гадна талын тэр зорилтуудаа биелүүлээ явдаг. Тэр нь ажлаа үзэн яддаг бол тэрийг төрүүл шийднэ.
Сэтгэл зүйн асуудалтай бол тэрийг шийднэ. Ямар нэг зүйл донцсон бол тэрийг шийднэ. Яа тий найз хөнгөө эсрэг хүсэндээ те татагдж хайрлагдж чадахгүй бол тэрийг шийднэ. Ингэж тэр гадна талын асуудлуудыг шийдэж иж илүү гүнзгий зүйл рүү байнга урагшилж явж идэг. Хэрвээ бид нар энэ гадна талын зорилтуудыг шийдэж тэдрээс ангижирч те тэрнийг цаанаасаа нэхэд байгаа зүйлээсээ ангижирч чадахгүй бол бид нар энэ маш том гинжтэй байна гэсэн үг. Ерөөсөө л те цонхоор гарах гад нисээд байгаа ийм ялаа шиг цонхондоо цохол байгаад байна. Тэр газараа байгаа л байна гэсэн үг. Доороо л эргэлдэж байна гэсэн үг. Тэгэхээр тхийн тулд бид нар яг аргагүй тэр зорилтуудаа гадна талаас нь заавал хийх ёстой зүйлүүдийг хийгээд улам гүн рүү н орох ёстой. Тэгээ гол нууц нь энд бид нар ерөөсө зогсохгүй. Байнгын л дараагийнхаа зорилго дээр ажиллаад тэр нь дууссан цагт дараагийнхаа илүү гүний зорилго руу ороод авах ёстой. Тэгээ тэр зорилтууд маань яаж зөв зорилт гэдгийг мэдхийг хүсвэл ерөөсөө л энэ зүйл маань намайг урт хугацаанд аз жаргалтай болох уу? Энэ зүйл маань намайг те илүү болмоор байгаа хүн маань болоход төхөлгүй л гэдгийг бид нар асуух хэрэгтэй. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр заримдаа бид нар зарим нэг улиралд, зарим нэг саруудад, бараг жилүүдэд ч байж болно үгүй гэж хэлэх шаардлага гардаг. Зөвхөн тэр зорилго дээр ажиллаад бусад бүх зүйлд үгүй гэж хэлэх шаардлага гардаг. Бидний ер нь хамгийн том асуудал нь хэтэрхий олон зорилгыг нэгэн зэрэг авч яваад тэгээ бүгдийг биелүүлнэ гэж өөрсдөө хураад байдаг. Гэхдээ энэ бол хамгийн том алдаа. Бид нар өөрсдөө зүгээр хуурч байгааг мэдж байгаа. Бид нар хэтэрхий олон зорилго тавьсан үедээ алийг ч биелүүлэхгүй гэдгийг мэдж байгаа. Гэхдээ дотроо би ийм олон зорилго тавьсан шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулж яж магадгүй. Тэгээ бид нар бас FOMO гэдэг зүйл байдаг. Одоо бид нар тэгээ төр зуртаа үгүй гэж хэллээ гэд амьдрал яаж ч өөрчлөгдөхгүй. Шоу зэнгэнүүд болдгороо болж ийн. Тэ партинууд байдгаараа байна, октод байдгаараа байна, хүмүүс байдгаараа байж л. Чи 3 сар тэ тэр зүйлээс өөрийгөө тусгаарлаа гэд амьдрал чинь тэ яагаад ч санаар л өөрчлөгдөн үхэс моогоор бол өөрчлөгдөхгүй. Тэгээ зорилгын талаар бас нэг ярьж байгаа шалтгаан тэ октодын талаар бас нэг яригч байна. Энэ нь бол ер нь нэлээд жоохон хориотой сэдвтэй. Ер нь ихэнх хүмүүс яа тэ харийнхаа амьдралын талаар ер нь их ярьдаггүй. Ялангуяа бүр яг нэг үг бол ярьдаггүй. Тэгэхээр би энэ талаар баг зэрэг ярих гэж оролдъё. Миний хувьд бол яах аргагүй тийм амьдралын фейсүүд бол байсан. Тэр фейстэй бол би эсрэг хүснээ татах одоо өөрийнхөө тэ хүссэн хэмжээний найз хүнтэй болох эсвэл зүгээр л дугаацчихсан гэх тийм хүслүүд бол байсан. Тэгээд зарим нэг хүчтэй бол тэр нь бүр хитрхи хүчтэй намайг бол айгүй зогсоож исэн. Тэгээ энийг бид нар ерөөсөө энэ талаар нэг их яригддаггүй хоорондоо нэг нээлттэй яриа гэж боддог. Яг нь найзуудтайгаа л ярьдаг гэж магадгүй. Гэхдээ ихэнх хүмүүс тэ эсрэг хүснээсээ тэр хүссэн анхаарлыг хайрыг хүртэж чадахгүй бол тэрэн дээр гацчихдаг. Тэрийг л хайгаад байдаг. Тэрийг ямар ч хувилбараар хайж магадгүй. Эмэгтэйчүүд бол яа тийм одоо бикинитэй нүцгэндүү зургуудаа постлох, залуучуудаа чадлах, залуучууд ч гэсэн тий октодтой хэдэн мянган цагийг чадалж өнгөрөөдөг, клуб орж тий араас нь найрах гэж үздэг. Тэгээ тэрнтэй клубтайгаа холбоотой алкогол гэдэг хачин зүйл гарч ирдэг. Тэгээ энэ бүхнийг харахад бол би амьдралдаа хитрхи их олон цагийг бүр яг энэ эмэгтэйчүүдийн араас хөөцөлдөж өнгөрсөн. Ялангуяа тэр клуб гэдэг зүйл бол айгүй харин одоо 5 дахь өдөр болгонд надад бол тийм мэдрэмж төрдөг байсан. Тий гарч шоо тий. Тэгээ ямар нэг юм болчих магадгүй, юу ч болж магадгүй гэл. Тэгэл тэгээ алкогол орж ирэнгүүт тэр чинь ер нь бол бие хордоож ийн гэсэн үг шүү дээ. Алкогол чинь ерөөсөө л хор. Яг биед бүр яг тэгж орж ирдэг. Тэгээ би чинь тэр хорыг гадагшлуулах гад тий дотроо бүр ингээд тэмцэж баах юм болж байгаа шүү дээ. Тэгээ ингээ харахаар ер нь бол тэрнээс олж би айгүйх моментоо алддаг байсан л та. Яг нэг зүйл дээр овоо тууштай явж байгаа. Тэгснээ 5 дахь хагасанд ингээд хамаг тий тархиа хордоогоод хамаг моментоо алдаад ямар ч мотивацгүй хийх зүйлгүй болдог. Хийх хүсэлгүй. Тэрнээс болоод хамаг зүйл нь удаашрдаг.
Тэгэхээр зарим нэг үйлрэл зөвхөн л үгүй гэж хэлээд нэг зүйл дээр тууштай төвлөрөх нь тэр моментумыг хадгалаад улам тэр зүйлийг гүнзгийх үр дүн гаргахад хэрэг болдог. Тэгээд ер нь бас нэг жоохон зөрчилдөөнтэй зүйл байж магадгүй. Эрэгтэй хүний хувьд бол би бол ер нь октодын талаар мартчих хэрэгтэй л гэж бодож байна. 25-30 нас хүртлээр бол тэр талаар бүр бодох ч хэрэггүй. Яагаад гэвэл л шүү дээ. Чи өөрийгөө талент хараад тэ өөртөө яг бат итгэлтэйгээр тэ би бол өөрөөр бахархаж байна тэ би өөрийнхөө хэн болсонд тэ хийж бүтээсэн зүйлээр бахархаж байна гэж хэлж чадах хүртлээр ер нь бол октодтой болцох талаар ер нь бодох ч хэрэггүй. Тэг ер нь октодыг өөртөө татъя гэж бодвол октодын араас зууралдаж араас нь хөөжиж татна гэдэг бол бодлоо зүйл. Гэхдээ оронд нь өөрөө тийм октод араас нь хөөхөр тийм залуу болж ижил ер нь бол октодыг татна. Энэ нь тэгээ хамаагүй дээр процесс. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн өөр дээрээ ажиллах шаардлага гарч ирж байгаа. Хүн өөр дээрээ ажиллаад өөрийгөө тэ хамгийн сайн хэлбэрээр болгоод амьдралдаа ямар нэг зүйлийг хийж бүтээгээд ирэнгүүт аяанда хүний тэ эрэгтэй хүний тэр санхүүгийн байдал нь шийдэгдээд ирдэг. Цаанаасаа mature тэ нас бий гүйцэшэрдэг. Тэ амьдралдаа олон туршлагатай болдог. Өөрийгөө хэн гэдгийг мэдж ирдэг. Юу хүсэж байгааг мэддэг. Тэр зүйлээ төлөө араас явдаг. Тэгсэн цагт энэ дейтинг гэдэг зүйл тийм амар хэцүү зүйл биш. За тэгээд цаашлаад бас нэг чухал зүйл нь хүн өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Ер нь эргэн тойронд байгаа хүмүүс чинь амьдралыг чинь нэг бол сүрүүлнэ, нэг бол амьдралыг чинь дээшээ чирч авч явна. Хэрвээ чи зөв хүмүүсийн хажууд байх юм бол цаанаасаа урам зориг орно, цаанаасаа зөв зүйлүүдийг хийн. Гэхдээ чи буруу хүмүүсийн хажууд байгаа байвал тэр чи ерөөсөө урсгал өөд сүрч байгаа юм шиг те сэлж байгаа юм шиг л тийм мэдрэмж төрнө. Цаанаасаа л тэр хүмүүсийнхээ хийдэг те тэр ухамсаргүй богино хугацааны таашаалсан тийм зүйлүүдийг л хийгээд байна. Тэгэхээр тэрний оронд найзуудтайгаа цуг өөрсдөө сайжруулах гэж хичээх хэрэгтэй. Цугтаа ямар нэгэн бизнес эхлүүлэх, ямар нэг зүйлийг цугтаа хийх гэж үзэх, подкаст хийх, би нэгэ чаленж хийх, цугтаа жимдэх, тэ цугтаа ямар нэгэн хөгжим хийх ч юм уу, юу ч байж болно. Ер нь найзуудтайгаа ямар нэг зүйлийг цуг бүтээх шиг тийм сайхан мэдрэмж хаач байдгүй. Тэгээ хүмүүстэй харилцах тал дээр бас хүмүүстэй төвчээртэй хандах хэрэгтэй. Хүн болгон өөрийн гэсэн амьдралыг ямар нэг зүйлийг туулаад явж байгаа. Хүн болгон өөрийн гэсэн травматай. Хүн болгон л чадхаараа л өөрийнхөө сайн байхыг хичээгээ явж байгаа. Гэхдээ заримдаа хүмүүсийн чаддгүй зүйлүүд гэж байгаа. Цаанаасаа дадал болсон, personality болсон тийм зүйлүүдийг бид нар яаж хүчлээд өөрчилж чадахгүй. Тийм болохоор ер нь хүн болгон өөрийн гэсэн давуу талтай, сул талтай гэдэг бид нар хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр заримдаа бид нар хүмүүст тавьдаг хүлээлттэй багасгах хэрэгтэй. Ялангуяа бид нар орд дотны хүмүүстэй маш өндөр хүлээлттэй байдаг. Жишээлбэл бидний эцэг гэхээ өөрсдийнхөө тодорхойлолтоор төгс ойлгох гэдэг. Яг л өөрсдийнхөө хүссэн байдлаар байлгах гэдэг. Гэхдээ тэдний эзэж тийм байж магадгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс ч гэсэн хүмүүс тэ хүн л болж төрсэн хойно хийж чадах зүйл байна, чадахгүй зүйл байна. Тэрэндээ адилхан ер нь дотны бүх хүмүүстэй хүлээцтэй байгаарай. Яг ямар шиг хүн бэлээ гэдгийг ойлгоод байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм бол амьдрал хамаагүй амархан болох байх. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд амьдрал шийдэх асуудлууд зөндөө байж магадгүй, хийж бүтээх зүйлүүд зөндөө байж магадгүй. Гэхдээ амьдралынхаа цаг мөч бүрийг enjoy хийгээрэй. Яагаад гэвэл бид нар амьдралынхаа цаг мөч бүрийг ганцхан удаа толдог. Биднэрт хүүхэд нас ганцхан заяадаг. Бид нар 10 жилдээ ганцхан байдаг, их сургуультай ганцхан байдаг. Би одоо жишээлбэл их сургуультай анх явж ирснээр санаж л 18 настайдаа Америк руу анх удаа ганцаараа явж исэн. Тэр үед онгоцны бодол дээр анх удаа тий Америк хүн надад намайг чи хаашаа явж байгаа юм бэ гэж зүгээр яриа өрнүүлэхэд би одоо 18-тай Монголоос ирж байна. Америк руу анх удаа ирж байна гэж ярилцж ирсэн авсан чинь. Тиймэрдүү мөчүүд бол ганц л тохино.
бид нар гэр бүл найзуудтайгаа тий бас ер нь хором мөч бүрийг айгу хөргөмцөдөг л та. Бидний ээж авч гэсэн тий баян тэгж залуугаараа байхгүй. Нүдэн дээр чинь хөгшин эсвэл бид нар ах эгч нартайгаа тий өнгөрүүлдэг цаг мөч байна. Бас амьдралын өөр мөчөд өөр байдаг. Жохон бахад таад цогтой жохон байсан бол одоо бүгд том хүн болсон ч юм уу тий. Тэгээ найзуудтайгаа ч гэсэн яг тэгвэл зарим хүмүүстэй бидний амьдралд үүр байдгүй. Ер нь бидний амьдралд ямар ч хүмүүст үүрт байна гэж байхгүй шүү дээ. Байнга ирээл явж идэг. Бидний үерхлүүлж гэсэн ирээл явж идэг. Тэгэхээр тэр мөчүүдийг бид нар цогтой байх үедээ таашаах хэрэгтэй. Цогтой байгаа дээрээ аль болох олон дурсамжийг бүтээгээд амьдралаа enjoy хийх хэрэгтэй. Заримдаа бид нар зүгээр л зогсоол тэр хорон мөчтэй байх шаардлагатай байдаг. Иргэн тойрноо хараад тэр хорон мөчүүдээр өөрийгөө нэвчүүлээд нар жаргахыг харах. Заримдаа яах вэ? Гадаалхаж явж байгаа зүгээр цэцэг үнэрсэн ч болно шүү дээ. Иймэрдүү энгийн зүйлүүдэд enjoy хийх хэрэгтэй. Яагаад гэвэл ер нь амьдралаа enjoy хийхгүй юм бол амьд явахын утга учир юу юм бэ? Тийм үстэ.